mind, mentioning loneliness. I feel lonely all the time. Ever since you went away, after swearing we would never part, there was nothing I could say. Сайн байцгаана уу хэрхэн мөндөд үзэгчдээ. Монголын бүжгийн спортын холбоо одод студ цуврал болгон хүргэж байгаа энэ удаагийн маань Бэм гарагийн дугаар хэлж байна. Үзэгч та бүхэндээ амласан ёсоор өнөөдөр бид та бүхэндээ чаачача бүжгийн талаар нэлээд дэлгэрэн мэдээллийг хүргэх болно. Ингээд манай студид Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Мөнгөө Уяг ах мөлцөө ирээд байна. Ингээд би бодлоо л да чаачача гэд бүжгийнхаа нэрнээс хоёлаа эхлээд хариул ямар юм бэ гэж санагдлаа. За энэ чача гэж юу гэсэн үг юм бэ гэж хүмүүс нэлээд сонирхдаг л доо. За чача гэдэг нэрийг Испанийн чача буюу зарц бүсгүй эсвэл чачар буюу кокогийн навчийг зажлах, зарим нь болохоор ча буюу цай гэдэг үгнээс гаралтай гэж үздэг л дээ. Гэхдээ Кубын хурдан хөгжилтэй гуарача бүжгээс үүссэн гэдэг нь нэлээд үнэмшилтэй сонсогддог юм байна. Зарим хүмүүс нь болохоор чача гэдэг нь болохоор олон алхалтай шасэ хөдөлгөөний хийх үед гарах дуу чимээг дөөрөөснөөс үүссэн гэж тайлбарладаг. Тиймээс ч зарим хүмүүс чачаг бүжиглэх үед чачача эсвэл чача гэж тооцдог. Одоо чачача бүжгийн маань тэ орчин үед одоо ямар хөдөлгөөнүүд гэдэг юм бэ? Одоо ингээ хараад ах чинь ингээл тавшилттай алхаа ч юм нэлээд одоо цоглог тийм ээ хэмнэлттэй ритмтэй хөдөлгөөнүүд хийж байгаа харагддаг л да. За орчин үеийн чача бүжгийн өмнө би чача бүжгийн түүхээс товчхонд ордъё. За чача бүжгийг Кубын румба мөн мамба гэсэн хоёр бүжгийн дундаас үүссэн гэж түүхчдээ үздэг. За Английн бүжгийн багш Пьер Лавел гэдэг хүний нэртэй энэ чача румба бүжгийн түүх нэлээд холбоотой байдаг. 1952 онд энэ хүн Кубад очисан байна л да. Тэгээ румбаг заримдаа илүү цогцолтой хийдэг болохыг мэдээд тэгээ Британд эренгүүтээ энэ бүжгийг тавьсан одоо чачагийн эхэл болсон тийм. За мамба гэдэг бүжиг байна. Энэ болохоор бас мөн л 50-60-аад оны үед Европ төвд бол нэлээд түгээн дэлгэрч бүжгийн клубүүд маш олон хүмүүс ингэж бүжгэлдэг байсан. Тэгээд энэ мамба гэдэг нь бол Африкийн негрүүдийн одоо шашны элбчин санваартны одоо нэр гэдэг юм уу да тиймэрхүү үг юм ба. Тэгээ мамбагийн дан давхар гурамсан гэдэг 3 хэлбэр байдаг. Тэгээ энэний гурамсан хэлбэр нь чача болоо хүрсэн. Ийм байна. За таны түрүүчийн асуусан орчин үеийн чача бүжгийн онцлог нь болохоор энэ болохоор нөгөө эртний түүхэн энэ хэлбэрүүд байна те. Энэ дээр болохоор орчин үеийн диско хөгжмийн юм хэмнэлүүдийг авч бүжгүүд нь улам цоглог ийм болж ингэж хөгжиж байгаа. За манад анх чачача бүжиг орж ирэхдээ болохоор жоохон буруу ингэж орж ирсэн. Тэгээ одоо яг хүүхдүүд бол ойлгоод нэлээд сайн хийцгээж байна. 21-нд бол хотын орон шалралт тэмцээн дээр үзэгч та бүхэн хурж ирж энэ чача бүжгийг Монгол хүүхдэд хэрхэн бүжиглэж байгааг үзэх болно. За энэ чача бүжиг нь болохоор нэгэн тоон дээр living in Northern California. Одоо дэлгэцнээ ямар бүжигчд гарч иж байна вэ? Ер нь чачача бүжгээр найлуурны бүжигчд илүү чадварлаг бүжигддэг вэ? Энэ талаар та ярихгүй юу? За дэлгэцнээ Америк нэгдсэн улсын бүжигчин тамирчид болох Дэн Китчес, Дайана Circus-наас гарч ирж байна. За одоо энэ хоёрын бүжиглийг сайн харцгаая. За энэ
Хойланд салан анги бүжиглж. Чача бүжиг болохоор нэг бол нэг гараар барих эсвэл ингээд тусдаа хийж буй хөдөлгөөн хийж болно доо. Энэ дандаа үндсэн хөдөлгөөнөд явагдаж байна. Аяа маш мэдрэмжтэй сонсож хөдөлгөөнийг гүйцэтгэлийг маш өндөр түвшинд гүйцэтгэж байгааг харж байна. Чача бүжиг маань одоо энэ хөл өвдөгний энэ одоо ихтрэл тэгэл энэ огцом хөдөлгөөнүүдийг одоо нэлээд хийдэг юм шиг байна тий. За тийм энэ ташааны огцом юм хөдөлгөөнтэй. За энэ сайн чек юм огцом халахад. За энэ хөгжмийн алхалтууд нь дандаа энэ хөгжмийн цогцлтууд дээр явагдаж ташааны хөдөлгөөний дараа энэ өвдөгний эцэрлт юм огцом өөдөө чиглэсмэгтэй ингэж ялангуяа нэгэн тоон дээр 2 3 чача 1 гэж байгаа үед өвдөгнүүд болохоор огцом ихсэрч би бол хамгийн дээд зэг дээр ингээ хамгийн өндөр байралтай авдаг ийм онцлогтой гэж байна. Дараагийн маань бүжигчин. За энэ Дани улсын бүжигчид Клос Конгстад Виктория Франова гарч ирж байна. За энэ харснаа за хоёулаа гараа бариад эхэлж байна. Нэг гараа бариад энэ цаашиг үндсэн хөдөлгөөн дандаа явж байна. За энэ Латин Америкийн бүх хөжгүүд дээр нэг онцлог байгаа. Энэ болохоор хоёулаа хоорондоо барьж байгаа үедгээр тохоо дандаа энэ доошоо чиглэсэн. Тохоог өргөж ингэж болохгүй. За энэ хаалттай барил дээр бүжгэлж байна. Стандартын бүжигтэй нэлээд төстэй байгаа зү тийм. Бас л энэ хаалттай барил. Магадгүй одоо стандартын одоо бүжгийн төрөл дээр бол хувцсны талаар бол тэ нэлээд урт хормойтой хувцстай харин чача гэх энэ цоглог ритмтэй тэг хэмнэлтэй бүжигнүүд болохоор арай л өөр хувцлалттай миний бодлоор тийг санагдаж байна да. За тийм л дээ. Чача буюу Латин Америкийн бүх бүжгэн дээр энэ хувцлалтын дүрм загцын дагуу ийм хувц өмсдөг. За энэ хувц нь болохоор жирийн зогсож байгаа үед бол өгзгний хэсэг маш их халахлагдсан эмгтэй хувцас. Гэхдээ бүжгэлж байгаа үед бол байж болно. Тэгээд дээд хэсгийн хувцас нь болохоор хөхөвч шиг ингэж харагдаж болохгүй. Заавал хувцас шиг харагдах ийм хэвээр. Тэгвэл энэ бүжигчний онцлогийг илэрхийлсэн маш тийм нэлээд тийм орчин үеинд юм маягийн тийм хувцснууд эрэгтэйчүүд нь голцоо бариу цамц, бариу өмдтэй өөрөөр хөдөлгөөнийхөө огцсон энэ байдлыг тод өөрөөр техникээр гүйцэтгэх маш тод гүйцэтгэж байгааг харуулах гэж ийм их хувцсан өмсдөг. Тэгээд Латин Америкт ажиллахад ихэнх эрэгтэйчүүд дандаа хар өмд, хар цамцыг голчтой өмссөн. За одоо төсдөөд Монголын бүжгийн спортын холбоотой хамтран бэлтгэж байгаа цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Ирэх мянгаар гарагт дахин уулзтлаа. Түр баяртай.